Орхон улаан аймагт шинээр баригдсан 2200-ны спорт хөтөлбөр буюу Дархан аренагийн спорт зааланд дээврээс усгоцсон асуудал сайн тэмцээн болох үед гарсан. За энэ асуудлыг бол холбогдох мэргэжлийн байгууллагаар бас судлуулж одоо дээврийн ус уу аль эсвэл доторх агаараас өрнөлтөгдсөн нойтон агаар одоо концентраци үүсгэсэн гэдэг юм асуудлаар мэргэжлийн байгууллагуудыг судалгаа хийж үзүүлсэн. За зураг зохиос өгөх Итали групп компани инженерүүд бол талбай дээр нь очиж ажилласан. Мөн дээр нь газрын харилцаа барилга тоглолтын газрын бас инженерүүд бас талбай дээр нь ажиллаж ингэж дүгнэлт гаргасан байгаа. Энэ дүгнэлтээр бол одоо энэ спорт хөтөлбөрийн халаалтын системийн бойлуур байна. Дээр нь болохоор агаар салхивчийн системээр гаднаас байгаа хүйтэн агаарыг одоо халааж дотор температурт хүргээд тэгээд зааллууд оруулдаг ийм систем байдаг. Энэ систем нь бол энэ ажиллаагүй байсан. За энэ барилга угсралтын ажлыг бол урд нь Нимбар гэдэг компани гүйцэтгэжсэн. Тэр үед угсралт хийхдээ тэр үлээдэг моторыг бол эргэлтийн буруу харуулж ингэж угсарснаас болж одоо хэвийн ажиллагаа хангахгүй автомат нь унаад байсан юм асуудал байсныг сая мэргэжлийн байгууллагууд гэж засаад ингээ хэвийн үйл ажиллагаанд оруулсан байгаа. Ер нь бол энэ олон хүний амьсгаа тэгээ гаднаас нөгөө хүүтэн агаар одоо халуун очин лөө ож ирэхлээр конденсац үүсэж одоо тэндээс усан тусал болж ингэж буусан юм асуудал байгаа. Мэргэжлийн ус бол тийм дүгнэлтийг гаргасан. Яг хөө энэ систем нь бол яг өөрөө аржаатраа заал бол хална. Гэхдээ энэ олон хүн дотор нь одоо ингэж тэмцээн уралдаан үдчих үед тэр агаарыг бол сэлгэх хэрэгтэй. Тэр сэлгэлтийн агаарыг гаднаас оруулахдаа тэнд ялцсан болоороор халаагаад ердийн температурлд аваачиж одоо ингэ дотор агаараа солих хэрэгтэй амиг шууд хүүтэн агаар татхлаар тэр нь одоо олигтой болохгүй юм асуудал үүссэн байна. Дээврийн одоо тэр дутуу байсан юм ажлын гүйцэтгэлийн алдаанаас болж ус гойсон асуудал биш байх гэдэг юм дүгнэлт гарсан байна.